За сайн байцгаана уу. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хийм ахвадтай ихэр чинлүүр хумхын ордныхны маань одоо 6 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн ажиллагаа эхэлж байна. За тэгэхээр манай хийм ахвадтай улсууд 6 дугаар сард одоо яг одоогийн байдлаар энэ дээр одоо яг одоогийн байдал бол одоо нэлээд хэцүү байгаа харагдаж байна. Миний энэ барьж авсан энергээр би одоо 2-3 тавьсан байгаа хөзрөө. За тэгтэл одоо ижлэхэн мессежнууд гарсан. За энэ дээр одоо манай хийм ахвадтай улсууд бол одоо 6 дугаар сард маш сайхан хүлээцтэй ухаалаг байвал одоо ялалт ирнэч гэдэг юм уу, байдал одоо зөвшөрнэч гэдэг юм уу. За ямар ч байсан 6 дугаар сард бол одоо янз бүрийн хурц шийдвэр гаргах тийм ээ, мөн одоо янз бүрийн одоо хүний нөлөөнд автах гэдэг юм уу тийм ээ, иймэрхүү юмнууд харагдаж байна. Тийм учраас одоо тэгээ сэтгэл хөдлөл ихтэй байна. Тийм учраас янз бүрийн одоо хурц шийдвэр гаргахаас сэргийлээ гэсэн ийм ерөнхий мессеж өгч шүү. За энэ дээр одоо наривчлаад ярих юм бол хэрэг та одоо янз бүрийн одоо хурц шийдвэр гаргах юм бол одоо энэ дээр одоо хэлсэн байна л да, та зөв сонголт бий хийлээ ш, сэтгэл хөдлөлтэй байна. Тийм учраас bad choices гарсан байна. Тэгэхээр зэрэг ямар ч байсан одоо хэрэг та сэтгэл хөдлөлөөр шийдэх юм бол одоо сонголт бас тийм байна тийм ээ, нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь энэ дээр одоо ажил төрлийн байдал одоо энэ дээр одоо ажил төрөл дээр ч бас байж магадгүй тийм ээ, нэлээд өрсөлдөөн ихтэй одоо хэрүүл маргаан. За энэ дээр одоо ялангуяа мөнгө төгрөгийн асуудлаа асуулж эсвэл одоо шинэ эхлэх гэж байгаа байдал ажил одоо дэмжигдэхгүй байгаа юм шиг. За энэ дээр мөн одоо гацалтын байдалд байгаад байгаа юм шиг ийм харагдаж байна. Тэгэхээр энийг одоо тэгээ мөн одоо энэ дээр гүтгэгдсэн тийм ээ, янз бүрийн одоо гүтгэлгэнд орсон, хов живэнд орогдсон ийм байдал харагдаж байна шүү. Энэ дээр 6 дугаар сард одоо маш сайхан төлөв төвшин дөлгөөн тийм ээ, мөн одоо хурц юм шийдвэрүүдийг гаргахгүй байвал зүгээр байна. За 7 дугаар сарын 7 дугаар сар гарсан. 7 дугаар сарын хүртэл хүлээнэ. За энд одоо энэ их одоо маргаан тэмцэл одоо энэ их асуудлуудаас одоо таныг одоо сургамжийг авсан бахаа гэж найдаж байна. Тийм ээ, энэ дэр гарсан байж байгаа. Сургамж авах ёстой, танд одоо тохиолдох ёстой, таныг одоо хит одоо агаараар явж исэн учраас одоо газардах тийм ээ, одоо ойлгох ёстой ийм зүйл байсан байна л гэж хүлээж ав. За энэ дээр одоо наривчилж ярих юм бол одоо энэ дээр би гэр бүлийн асуудал харж байна л да. Ялангуяа одоо энэ дээр одоо хүүхэдтэй ийм эмэгтэй мөн одоо энэ дээр нөхөр нь юм уу эсвэл одоо ингээд энэ араар тавилтын асуудал харагдаж байна л да. Энэ дээр зүгээр давхар гарсан байж байгаа. Тодоос энэ ийм асуудлаас болж одоо яг одоо бол одоо маш их хэрүүл маргаан дэгдсэн ийм байдалтай байна. Одоо бинийгээ их доромжилсан одоо дээр нь гарах гэж одоо ямар ч аргаар хамаагүй одоо дээр нь гарах гэж бинийгээ доромжилсан, гомдоосон үг хэлсэн тийм ээ. Энэ дээр одоо бас өөрийгөө өмөрч одоо хэдий энэ хүний буруу байгаа боловч одоо өөрийгөө өөрийнхөө одоо хар толгойг авч гарахын тулд одоо хамаг амьдралыг самарсан одоо иймэрхүү юм харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг яг энэ дээр тэгээ одоо энэ бинийгээ доромжилж одоо дараа нь одоо эвлэрэх юм зайг үлдээцгээгээрээ хүүхдүүдээ гэсэн юм байна. За тэгэхээр энэ дээр одоо ялангуяа одоо энэ дээр энэ их маргаан дунд одоо бинийгээ их доромжилсан тийм ээ, бинийхэн дээр гарах гэж ингэж байгаа ийм байдал харагдаж байна л да. За жишээлх юм бол одоо энэ маргаанаас одоо та жишээлх юм бол одоо энэ дээр одоо салын нийлийч гэдэг юм уу иймэрхүү яриа байгаа болвол тийм ээ, энэ дээр одоо гэр орон үр хүүхдийн асуудал хөндөгдөж байгаа. Би энэ дээр одоо үзүүлээ л да. Гэр орон үр хүүхдийн асуудал.
За энэ ийм асуудлууд байна. Одоо 6 дугаар сард ялангуяа одоо бити хурц шийдвэр гаргаарай, тийм ээ. Энэ шийдвэр бол одоо зөв байхгүй, төгсгөлөөр дууснаа. Тэгэхээр энэ дээр одоо миний энд харж байгаагаар бол энд бол хайр байна уу байна. Одоо энд яг үзэн ядалтын шатанд явж байгаа боловч энэ дээр одоо хайр байна уу байна л гэсэн байна. 6 дугаар сарыг одоо ямар нэг байдлаар одоо дэвчээд одоо шийдвэр гаргахгүй өнгөрөх юм бол 7 дугаар сараас одоо таны энэ дээр одоо энэ гацалтын байдал одоо урагшлах ийм байдал харагдаж байна л да. Эсвэл одоо тийм ээ байдал одоо шийдэгдсэн таны талд ч гэдэг юм уу энд азийн дугаар ирсэн. За мөн энэ дээр одоо ирээдүйд болохоор зэрэг одоо энэ үйл явдал одоо таныг маш их ухаан суулгасан. Та хайсан сургуулаа одоо эргэж орч дуусгах, шинээр одоо их жижигхэн юм боловч одоо шинэ жижигхэн одоо бизнес гэдэг юм уу, жижигхэн одоо ийм юм шиг санагдаж явж ирээдүйд энэ одоо их том болж цэцэглэх. За өөрийгөө боловсруулах, суралцах, шинээр одоо юу гэдгийг айдс энэ дээр одоо scarcity release гэсэн байна л да. Release your scarcity. Тэгэхээр зэрэг энэ дээр би энэ айдсаа одоо таягдан харж шинээр одоо зөрөгтэйгээр одоо бизнес гэдэг юм уу, ажил гэдэг юм уу, юм эхлүүлэх, сургуультаа орох, дүүргэх, дуусгах. За ийм алхмууд хийсэн байгаа харагдаж байна. Мөн одоо энэ одоо салалт гэдэг юм уу, энэ одоо асуудлаас одоо болж одоо та хоёр тустай болсон байгаа байдал харагдаж байна, тийм ээ. За энэ иймэрхүү үйл явдлууд одоо өрнөсөн ийм л сар байх гэдэг. Тэгэхээр та миний энэ барьж авсан энергийн улсууд бол одоо сайхан хүлээстэй сайхан ерөнхийдөө одоо манай хийм ахваттай улсууд бол ихэр жинлүүр хамхай ордныхны маань одоо 6 дугаар сард ерөнхийдөө бол нэг хурц шийдвэр гаргасны хэрэггүй гэсэн ийм л мессеж үйж байна. Тэгэхээр зэрэг сэтгэл хөдлөл ихтэй байна. Ийм учраас хэрэггүй гэсэн. За тэгээ одоо энэ дээр ажил хэргийн хувьд бол одоо ийм хэрүүл маргаан тэмцэл одоо таныг буруутгасан, араарчин ховжив ярьсан ийм юм байгаа бол одоо дэвчээртэйхэн 7 дугаар сарыг үцэх. Тэгж байж одоо байдал урагшилсан байгаа харагдаж байна. За энэ дээр одоо мөн эдийн засгийн байдал одоо энэ хэдийгээр асуудал ийм байгаа боловч одоо эдийн засгийн байдал одоо good fortune гарсан байж байгаа. Тэгэхээр эдийн засгийн байдалд одоо санаа зовлтгүй гэдэг ч юм уу, тийм ээ. Эсвэл одоо үр дүн нь бол одоо таны талд одоо шинэ юу гэдгийг одоо шинэ ажил эхлүүлэх гэж 7 дугаар сараас одоо эхлэх гэж байгаа бол энэ бүхэн одоо таныг амжилтыг хараа. Амжилтын одоо шатны эхний шат, амжилтын одоо үндэс гэдэг юм уу, шатны ч гэдэг юм уу, эхний шат байх болно гэсэн ийм мессеж үйж байна. За тэгээ энэ дээр одоо аль болох энэ дээр одоо хэлсэн байна л да. Peace and harmony гэж. Тэгэхээр энэ дээр одоо юу гэсэн үг би ингэж ойлгож энэ дээр харж байгаа зэрэг өөрийнхөө одоо тайван байдлыг хамгаалах, өөрийгөө хамгаалах, энерги хамгаалах. За ийм тал дээр анхаараа энэ одоо үйл явдал бол төр зүрийнх юм аа гэсэн ийм юм байна. Мөн одоо энэс гарсан үр дүн бол одоо таны талд шийдэгнэ гэж ойлгоорой. За энэ дээр одоо их л нарциссист хүмүүс байна да. Одоо энэ бариад авцсан одоо энэ бурууга хүлээхгүй ямар аргаар хамаагүй одоо биенийхээ би хэлсэн тийм иймэрхүү юм харагдаж байна. За энэ дээр одоо мөн ажил хэрэг шинээр одоо ажил хийх гэж байгаа, хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр одоо маш их том маргаан мөнгнөөс болж гарсан маргаан байгаа бол одоо энэ шүүх цагдаагийн асуудлаар орсон ч юм уу, шүүх цагдаагийн асуудалтай хүмүүс бол одоо 6 дугаар сард бол хүлээлтийн байдалтай, харин 7 дугаар сард мэдээ авна гэж ойлго. Мөн энэ хамтарсан бизнес одоохондоо ийм цартсан байдалтай явахгүй байгаа болвол 7 дугаар сараас одоо хөдөлгөөнд орно. Эсвэл энэ асуудлыг шийдэгнэ гэсэн иймэрхүү хариу байж байна. За манай одоо сингл хүмүүс бол энэ дээр одоо
мөн одоо хүн амьтантай танилцах шинэ харьцаа үүсгэх юм бол одоо жирэмслэлтээс болгоомжлоорой тийм ээ. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь гэх юм бол их хурдан одоо харьцаанд орж одоо байдлыг түргэсгэхээс одоо татгалзаарай, хүнээсээ судлаарай ч гэдэг юм уу. Энэ хүн одоо цаанаа гэр бүлтэй байх магадлалтай ч гэдэг юм уу. Иймэрхүү мессеж байна. Мөн одоо та хоёр хүн зогсож явах юм бол одоо нэг буруугийн сонгох магадлал нь төртэй ч гэдэг юм уу. За тийм учраас одоо ер нь сайн судалж одоо бие бинийгээ сайн мэдэх ийм алхамд одоо алхам хийгээрэй гэсэн ийм мессеж өгж байна. За энэ гэр бүлийн байдлыг одоо би одоо эндээс харахаар зэрэг яг ийм үл ойлголцол байгаа ч гэсэн таарын одоо буцаж нийлэх нь одоо эсвэл одоо үр хүүхдүүдэд гэр орноо бодъё гэж одоо ийм асуудал бол одоо зөвхөн одоо цаг хугацааны нийлэх нь бол одоо цаг хугацааны асуудал юм аа. Мөн одоо энэ дээр хадам ээж харагдаж байна. Хадам ээж юм уу эсвэл одоо ямар нэг өөрийн чинь ээж ч юм уу одоо энэ гэр бүлийн харьцаанд оролцсон иймэрхүү юм харагдаж байна. За ингээд та бүхэндээ одоо 6 дугаар сарын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За энэ одоо уншлага одоо таарсан нэгэнд нь одоо тос болно үз таараагүй бол одоо шүмжлэхгүй байхыг бодоорой. За ингээд та бүхэн илүү одоо хувийн мэдээлэл авахыг хүсэх юм бол одоо миний Facebook пэйж болох Монгол Стар тариутаар орж мэдээлэл аваарай. За ингээд баярлалаа. Баяртай.